За Монгол улсын үндсэн хуулийн 6-гийн 1-т ингэж заасан байдаг юм. Монгол улсад газар, түүний хэвлий, ой ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг, агц хүү, ард түмний мэдэл төрийн хамгаалтанд байна гэж заасан байдаг. Тэгээ энэхүү заалтыг зүгээр одоо ямар утга учиртай юм бэ гэж үзэх юм бол газрын хэвлий, түүний ашигт малтмал, алт зэс нүүрс гэх мэт. За ой мод, усны нөөц, ан амьтан, за ургамал, байгалийн бусад баялаг нь зөвхөн хувь хүн, компани эсвэл төрийн өмч бишээ. Энэ бол Монголын ард түмний хамтын баялаг гэсэн ийм үндсэн зарчмыг тогтоож өгсөн байдаг. Өөрөөр хэлэх юм бол оюу толгойч гэдэг юм уу, халдсан бүрэгдээж гэдэг юм уу, энэ ордуудтай холбогдож тайлбарлавал энэ заалтыг баримталдаг хүмүүсийг үзэж байгаагаар бол газрын хэвлийдэх баялаг ард түмний мэдэлд байх ёстой. Тэдгээрийг ашиглах гэж бол ард түмний зөвшөөрлийг авах ёстой гэдэг ийм одоо үзэл баримтлал. За төрн тухайн одоо баялагийг ард түмний нэрийн өмнөөс хамгаалж ашиглуулах үүрэгтэй гэж. Байгалийн баялагын үр өгөөжийг нийт иргэд шударгаар хүртэх ёстой. Хэрв ард түмэн ноогдох одоо өгөөж хангалтгүй байвал үндсэн хуулийн үзэл санаа бүрэн хэрэгжихгүй байна гэж үзэх шалтгаан болж болох юм аа гэж бодож байна. За ингээд энэхүү заалтыг үндэслээд өнөөдрийн оюу толгойдоор болж байгаа асуудал, за ирээдүйд халдсан бүрэгдээ дээр болж магадгүй асуудал, яг өнөөдрийн одоо халдсан бүрэгдээ дээр иргэдийн эсэргүүцэл, за гадны компаниудын шун хайрал, энэ зүйлүүдийг ингээд ажиглан харуул энэ үндсэн хуулийн заалт, өөрөөр хэлэх юм бол ард түмний мэдэл гэж заасан байж. Харин төр буюу жинхэнэ төрийн албан хаагч нь тэдгээр ордуудыг, тэдгээр газар нутгийг хамгаалах үүрэгтэй гэж одоо заасан байна гэж одоо ойлгож байна. Инхээр одоо жинхэнэ төрийн албан хаагч гэж хэнийг хэлэх вэ гэж бас сайн бодох хэрэгтэй. Манай төрийн албан хаагчд маань ард түмэнтэйгээ тэрсэлдэх биш, тэднийг залхаан цэрлүүлэх биш, айлгаж ижээх биш, агц хүү энэ одоо ард иргэдийнхээ хүсэл зорилго, тэр байгалийн одоо баялаг, газар нутгийг одоо төр буюу төрийн хамгаалтанд байлгах үүрэгтэй байна гэж одоо ойлгож харж болохоор санагдаж байгаа. За зарим одоо улсын их хурлын гишүүдийг сонсох юм бол халдсан бүрэгдээгээс одоо олборлох гэдэг тэр газрын ховор элементийг, за энэ уран тоорыч гэдэг юм, за бусад одоо ховор элементүүдийг үүнийг ашиглах нь бол монголчуудад бол одоо ховор аз завшаан гэдэг одоо яаж. Гэтэл хүндрэлтний одоо түүхэнд бол энэхүү одоо газрын ховор элементийн одоо хүдэрт ихэвчлэн тоорын уран агуулгадаг. За шинжлэх ухаанаар бол энэ нь бол маш өндөр одоо хор уршиг авчирдаг. За маш өндөр хяналттай байхгүй бол маш хүнд одоо байдал үүсгдэг гэдэг ийм зүйл ярьсаар ирсэн. За мөн одоо хор хөнөөлийн одоо амсаад явж байгаа үндэстэн улс сүрнүүд бас байсаар байна гэж олон улсын одоо туршлага өгүүлж байгаа. За газрын ховор элементийн хүдэр боловсруулах одоо энэ явцад бол хүнд металл, химийн урвалжийн үлдэгдэлч гэдэг юм. Зарим тохиолдолд тоорын уран зэрэг цацраг элемент одоо алдагдаж, за хөрс бохирдох ч гэдэг юм, гадарган ус бохирдох, тоосчлт үүсэх ийм эрсдлүүдтэй гэж олон улсын туршлага, шинжлэх ухаанд бол одоо өгүүлсэн байдаг гэж. За ингээд
эдгээр зүйлийг ажигласаар мэдсээр байж энэ зүйлийг зүтгүүлж байгаа энэ явдал бол өөрөөр хэлэх юм бол Монгол улсын үндсэн хуулийн 6-гийн нэгдэх заалтыг санаатай буюу одоо зөрчиж магадгүй ийм төрлийн гэмт хэрэг байж болох юм а гэж одоо хууль хүчний байгууллага болон үндсэн хуулийн цэц за олон дахь одоо хуулийн байгууллагууд нь бас энэ зүйлийг шалгах нь зөв бахаа гэж одоо бодож байна. За ард иргэд бол үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлж одоо байгаль орчныг хамгаалж одоо тэмцэж байна гэж одоо миний бие харж байгаа. За харин үндсэн хууль заасан Монгол улсын төр болон төрийн албан хаагчид нь энэхүү газар нутгаа хамгаалж бас чадж байна уу гэдэг талаар бас асуух нь зөв бахаа гэж одоо бодож байна. За энэ бол хувь хүний л бодол. За мэдээж үндсэн хуультай нийцүүлэн нөхцөл байдлыг одоо дүүхнэж бодит байдлыг одоо харж сууна гэж одоо бодож байгаа маа. Тэгээ энэ хүү зүйлээрээ та бүхнээс асууж байна. Энэ зөв үү буруу юу гэдэг зүйлийг. За би бол зөв буруу гэж одоо хэлэх нь бол одоо боломжгүй. За олон улсын туршлага шинжлэх ухаан бол энэ зүйлийг аюултай гэж хэлж байгаа. Харин та бүхэн юу бодож байгаа, юу гэж одоо дүгнж байгаагаа бас энэ коммент хэсэгт хуваалцсан үстэй.